Өнөөдөр хүүхдэд нэг гадаад хэл хангалттай юу? Дэлхийн улам нээлттэй болж хүүхдүүд ирээдүйд зөвхөн Монголоо биш олон улсын орчинд сурах, ажиллах, өсөлдөх шаардлагатай болж байна. Амжилт дэвээр сургуульд маань хүүхдүүд англи болон хятад хэлийг хосоор нь системтэйгээр үздэг. Англи хэлээр өгөх дэлхийн мэдлэг олон улсын их сургууль тэтгэлэг гадаад харилцааны боломж руу илүү авчдаг. Харин хятад хэлээр ирээдүйн зах зээл, бизнес технологи, олон улсын харилцааны шинжлэх боломжууд нэгддэг. Гол нь манай сургууль дээр хүүхд зүгээр нэг хэлний хичээл үзээд өнгөрөхгүй. Төвшин анхих бүрдээ унших, ярих, сонсох, бичих чадвараа зэрэг хөгжүүлж олон улсын шалгалтанд бэлтгэдэг. Ахлах ангийн сурагчид сайт IELTS, эцгээ зэрэг олон улсын шалгалтанд системтэйгээр бэлтгэгдэж төгсөхдөө өөрийн хэлний болон академик төвшинг батлах оноотой төгсөх боломжтой. Энэ нь хүүхдэд зөвхөн гадаад хэл үзсэн гэх мэтлэг биш, харин гадаадын ихтэй сургуульд тэтгэлэг олон улсын боломжийг хөтлөх бодит занал болдог. Ирээдүйн хүүхдэд хэл бол нэмэлт чадвар биш. Хэл бол дэлхийдээ холбогдох үндсэн хэрэгсэл юм аа.